Энэ эрүүл мэндийн салбарт одоо төлхөө энэ удаагийн зээл явах юм байна. За өмнөх 3 удаагийн хэлцээрээр 120 сая еврогийн зээл бас эрүүл мэндийн салбар руу голлоо явсан. Тэгэхээр одоо энэ өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийг аваад ашиглах тийм боловсон хүчин мэрэгжилтнүүд нь бэлэн байгаа мó яг өнөөдрийн байдлаар. Өмнөх авсан энэ одоо том үнэтэй өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт урсгал зардлын асуудал ямар байгаа юм бэ гэдэг дээр нэг хариулт өгш. За 5 новембер ажлын хэсгийн хариулъя. За та бүхний өдрийн амгалан айлтгая. Эрүүл мэндийн яамны төрийн нэрийн бичгийн дарга Эрдэнэир. Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. За ер нь бид нар энэ өмнө нь 74.5 сая одоо еврогийн зээл хэрэгжсэн байгаа. Түрүүн одоо Наранбаатар гишүүний хэлсдгээр яг 10 төсөл арга хэмжээ хэрэгжсэн. За энэ дээр бид нар бас тодорхой хэмжээний үнэлгээнүүд хийгдсэн. За альва энэ гадны зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд дээр бол заавал одоо энэ дээр дагалцсан сургалтууд явдаг. Тэгэхээр энэ сургалтууд бол бүгд ингэж одоо төслийн одоо яг бичвэрнээр заагдж явдаг учраас энэ дээр одоо бид нар хүний нөөцөө бас бэлтгэх. За энэ одоо шинээр нэвтрүүлж байгаа техник технологиудыг одоо нутагшуулах чиглэл дээр бол одоо сонцгой анхаарч ажилладаг байж байгаа. За зүгээр ер нь салбарын хэмжээний тоног төхөөрөмжийн ашиглалтыг аваад үзвэл энэ дээр бас нэг зарим одоо хангалтгүй үзүүлэлтүүд байгаа. Тухайлбал одоо бид нар орон нутгийн түвшин дээр гэдэг юм уу яг одоо тухайн хүн амын үүсэлт хүрээнээс одоо давсан ийм одоо үзүүлэлттэй тоног төхөөрөмжүүд байгаа. Тэр ашиглалтын хувь нь өөрөө одоо бас бага хувьтай байдаг. За тухайлбал одоо бид нар зүгээр энэ дүрслэл онцлогооны гэдэг одоо бас энэ тоног төхөөрөмжүүд байдаг. Бас өртөг өндөртөө CT, MRI гэсэн тоног төхөөрөмжүүд байдаг. Энэний ашиглалтуудыг ингээд бас хяналт үнэлгээ шинжилгээ хийж үзэхэд тухайлбал одоо бид нар энийг 25-аас 156% гэсэн ийм ашиглалтын одоо ийм ялгаатай байдал бий болж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо шинжилэн батлагдсан эм эмнэлгийн хэрэгцээний тухай хууль дээр одоо энэ тоног төхөөрөмжийн бодлогын асуудлуудыг бол манай эм эмнэлгийн хэрэгцээний хяналт зохицуулалтын газар дээр одоо бас энэ бодлогыг гаргах энэ ажлууд бол ингээд хуулийн одоо шинжилсэн найруулга хийснээс хойш явагдаж байна. За энэ дээр одоо бид нар бас тодорхой хэмжээний журмуудыг хийж эрүүл мэндийн салбарт одоо ялангуяа одоо энэ хэрэглэж байгаа, захиалж байгаа, шинээр авч байгаа энэ тоног төхөөрөмжүүдийн одоо бүртгэлийг нэгдүгээрт нь хийх асуудлууд байж байгаа. Хоёрдугаарт нь одоо хэрэгцээ шаардлагуудыг одоо илүү бас гаргаж ирэх энэ одоо хэрэгцээ шаардлагууд бас байгаа. Ер нь зүгээр одоо бид нар энэ дээр яг өнөөдрийн явж байгаа төвшин дээр аваад үзвэл бас ийм хангалтгүй үзүүлэлтүүд бас байгаад байгаа. Одоо тухайлбал одоо бид нар түрүүлээд байгаа тэр сумын төвшин дээр гэдэг юм уу яг одоо 4D яхаач гэдэг юм ийм одоо өндөр төвшний ийм одоо тоног төхөөрөмжүүдийг суурилаад өгчхөр энэ дээр яг ажиллах одоо хүмүүний нөөцийн асуудлууд бас тулгамддаг. Тэгэхээр одоо бид нар энийг цогцоор нь тухайн тоног төхөөрөмж гэдэг байдлаа одоо энийг хүний нөөцтэй хамт бэлтгэдэг байдлаар явж байгаа. За энэ удаагийн энэ зээлийн хүрээн дээр бол энэ манай яг олох одоо төв эмнэлэг төрөлцсөн нарийн мэргэжлийн чиглэлийн ийм 4 эмнэлэг одоо яг орсон байж байгаа. Тэгэхээр энэ эмнэлгүүдийн хувьд бол өмнө нь одоо бас хийдэггүй байсан энэ технологиудыг нэгдүгээрт нутагшуулах гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь бид нар одоо бас энэ дээр эрүүл мэндийн салбар дээр одоо бас энэ шин технологиудыг нэвтрүүлснээр хөрш хоёр орноос бас энэ ойролцоо байдаг энэ бүс нутгийн иргэдийг бас Монгол улсад одоо зарим нэг эмчилгээнүүдийг хийх ялангуяа одоо эртний шилбэн суулгах мэс цэцэл гэдэг юм уу. За энэ одоо хавдрын мэс цэцлүүдийг одоо бас Монгол улс руу эргэж одоо валют татах гэдэг энэ үндслүүдээр одоо бас ер нь бол энэ төслийн санаанууд дээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ бол одоо олон улсад нэлээд одоо өндөр хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ технологиудыг Монгол улсад нэвтрүүлэх. За баярлалаа. Гишүүд асуулт асууж хариулт